Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэндшилгээ хүргэлтийн хамт олон маань энэ гэгээн тунгалаг өдөр хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай бэр ариун надаа хэмээн хаяглаж хадмуудынхан зүгээс илгээсэн гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Бэрэн дэдэлсэн айлын голомт хизээч бүхдэггүй гэсэн сайхан өгсөр энэ удаагийнхаа дугаарыг үргэлжлүүлж байна. Хамтдаа дотгошоорж төрсөн өдрийн эзнийг гинтийн бэлгээр баярлуулцгаая. Ганцхан чамд сайн сайхныг хүсэж байна. Самано. Аруна гэж хүмүүн үү? Тантай түр уулзаж болох уу? Эндчлэгийн үргэлж маань үргэлжилсээр яг одоо энэ цаг мөчид Аруна хэмээх хэрхэн сайхан бүсгүй зорин хөрөлцөн ирээд байна. Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлаа. Та хоёрт ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлаа. За тэгээд Аруна гадаа маш хүйтэн байгаа ч гэсэн сэтгэлд маш дулаан мэдрэмж төрүүлэхээр ийм гоё твэр дөрөн сарнаа бариад ороод ирлээ. Өнөөдөр 11-р сарын 26. Ямар өдөр төхөж байгаа вэ? Миний төрсөн өдөр. Тэгэлгүй яг хоо мэдээж хайртай хамт олон болоод энд цугларсан эрхэм сайхан хүмүүс, үзэж байгаа дотны хүмүүс гээд олон ч хүмүүсийн нэрийн өмнөөс танд хорвоод мэндэлсэн Хосгүй баяр төрсөн өдрийн мэнд хүргье. Баярлаа. Тэгээд маш гоё мэдрэмж төрж байна. Ягаад тэгэхээр өнөөдөр бол 11-р сарын 26 анх тугаар үндсэн хуулиан ботож бүгд найрамдах Монгол улсаа тунхаглан зарласан энэ сайхан түүхэн өдөр хорвоод мэндэлнэ гэдэг бас их ховор хувь заяа байхаа гэж бодож байна. Тэгэхээр бас энэ сайхан өдрийг тань тохиолдуулаад манай хамт олноор дамжуулж танд эм гоё цэцэг явуулсан байна. Ер нь дотроо таамаглаж байгаа хүлээлт үүсгэж байгаа хүн байна. Одоо тэгэл гэр бүл хамт нэгнээс нэгдэл бай. Тэгэл юм болоо. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр Аруна энэ цаг мөчид цэцгийг шууд дамжуулах гэхээс илүү надаар дамжуулж маш олон хүмүүс гайхалтай сайхан талархлын үгсийг өөртөө хаягалсан. Тиймээс эхлээд хоёулаа хөтлөгчийнхаа хэлхүүгийг маш сайн сонсъё. Тэгвэл бэлэг хинээс вэ гэдэг нь тодорхой болох юм шүү. Удмын минь үргэлжлэл, өгтөх амьдралын минь эхлэл, гал голомтны минь эзэн, гайхам сайхан амьдралыг бэлгэлсэн. Бэр минь гэж хэлхээс ч хатуудмаар бурхнаас илгээсэн охин минь чамдаа төрсөн өдрийн мэнд хүргье гэж хаягалсан байна. Гинэн томоогүй насандан гэгээлэг амьдрал мөрөөдөөд гэргий заяандан хөтлөгдөөд гэрэн орхиод ирсэн охин минь ээ. Годгор биеийн хуваагаад голомт залгах ач нарыг минь төрүүлээд хүүтэй минь ханлаад хүний эрхэж болдоггүй хувь тавиланд хадам бэрүүд болсон юм шүү охин минь. Хүүгээ хайрлахын хэрээр ээж нь охинооч бас энэрхдэг шүү. Хүний хүн гэж бөөрлөхийг хүсдэггүй шүү. Хүүгийн минь заяа гомдон шүү. Эрх хонгор охиндоо ижийн болон эрхэм сайхан аав нь төрсөн өдрийн мэнд хүргье. Манай гэр бүл айлчлан ирсэн үсгэлэнтэй бэрдээ хязгааргүй хайртай шүү гэд хадам аав итгэл, хадам ээж нандин цэцэг, хадам ах бадрал нараас нь илгээсэн байна. Тань төрсөн өдрийн мэнд хүргээд хадмуудын хайр шингэсэн гоё цэцгийн баглааг өргөн барьж байна. Хүлээн авах уу? Ичин гөрөн алхаж орсон даруухан булгаач гарын үзүр динэж хүйсэн яруухан ичлээ амарч тэнгэрт дүүлсэн хоншоочиг үнэнчгээ их баярыг Аруна бүсгүйг ажилдаа байхад нь баха уйлуулчих шиг бодлоо. Мэдээж эмэгтэй хүний хувьд хадмуудаасаа ийм гоё хүндэтгэлийг хүртэн гэдэг маш гоё хувь заяа байхаа гэж бодож байна. Тэгээд одоо тэндээс бас хөтлөгч нь бичлэгтэй явж байгаа. Онцгойлон аав ээж хоёр нь бүр машинтай дагаад ирчихсэн догтлон хүлээж байгаа талархлаасаа хавцаасаа гэж хүсэж байна. За тулгамдаа түр ийм мэдчилгээ ирнэ гэж үнэхээр бодсонгүй. Тэгээд аавч хоёр маань бурхан болоод удчихсан л та. Тэгээд аавч хоёр минь дааж болоод энэ сайхан гэр бүл хамаа хүлээж аваад охин шиг хайрладаг аавч өөртөө баярлаа. Тэтгэлийн алдахгүй сайхан байхыг хичээнэ. Хамартай хайртай шүү. Бүгдд нь хязгааргүй хайртай гэж хэлмээр. Та бүхнийхээ төлөө чадах бүхнээ хийн. Хичээх бодлоо. Баярлалаа.
Баярлалаа. Тэгээд үнэхээр бас маш гоё хүндлэл мэдрэгдэж байна. Аруна. Тэгээд хадмууд нас надаар дамжуулахдаа миний охин аав ээжээсээ их эртгүүлсэн. Тэгээд ийм сайхан бэрийг минь бас төрүүлж өсгсөн. Тэрхэм худууд маань бас тэнгэрээс хараад үргэлж охиноороо махархаж байдаг баха. Та бүхэндээ ч бас их талархаж явдаг гэдгийг минь ээдээ боломжтой байдаг бол дамжуулахыг хүссэн гэсэн. Тэгээд бас 3 сайхан ачийг минь төрүүлж өсгөөд гэрэлтэй гэгээцээ бүхнийг бэлгэлж байгаад баярлалаа гэсэн байна. Тэгээд танд төрсөн өдрийн мэндийг дахин хүргэе. Сайхан баярлалаа. Баярлаа. Та бүгд ч ажлын амжилт хүсье. Гадаа сайхан цастай тий. Ийм сайхан өдөр ингээд ийм сайхан мэдчилгээ хүлээж аваад үнэхээр сайхан байна. Тий баярлаа. Баярлалаа. 모인 조lum호 Harang hui, all sins amas hugi min